иргэдийн тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлсэн. За энэ асуудал бол та бүхэн мэдж байгаа сүүлийн үед яригдаад байгаа ийм асуудал байгаа. За үүнийг Монгол Ардын намын бүлэг хэлэлцээд тэтгэвэр барьцаасан зээлтэй байгаа иргэдийн зээлийн төлбөрийг нэг удаа төлөх тухай хуулийн төслийг уралдаанд оролцсон гишүүд дэмжсэн. За гол нь бол яг үгээр энэ тэтгэврийн зээлийг тэглэж байгаа явдал бол нийгмийн хамгааллын чиглэлээр авч байгаа том арга хэмжээ юм аа. Ялангуяа бага орлоготой иргэдийг дэмжиж байгаа юм дэмжлэг болно гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бол энэ тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг нэг удаа төлөх тухай хуулийн төслийг Монгол Ардын намын бүлэг дэмжиж шийдвэр гаргалаа. За энэ 7 хоногт байнгын хороод улсын их хурлын чуулганаар хилцэгдэж шийдвэрлэгдэж явна. За хуулийн төсөлтэй холбогдвол хуулийн төслийн талаар үдээс өмнө шин зэрэг сайд хэвлэлийг энэ мэдээлэл хийчихсэн байгаа. Тийм учраас шууд асуулт байвал аваад явъя гэж ингэж бодож байна. За асуулт. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засагт одоо ямар нэг үүсч болцсохгүй эрсдэлтэй нөхцөл байдал байх уу? Энэ үүнээс яаж сэргийлж байгаа юм? Ер нь бол одоо дагаж гарах одоо сөрөг нөхцөл байдлуудыг хаасан бодлого ямар тодорхой зохицуултууд давхар хийгдэх вэ? Хоёрдугаар иргэд цаашдаа тэтгэврийн зээл авахгүй байх одоо нөхцөл байдал шууд үүсэж гин үү? Орлуулах одоо иргэд бас орлогоо нөхөх зээлийн оронд өөр үйлчилгээ авах боломжийг яаж бүрдүүлэх вэ? Цаг хугацааны хувьд хэдийд байх вэ? Ялангуяа цагаан сарын өмнө одоо ахмадууд бас тэтгэврийн зээлээ авах тодорхой амжиргааныхаа одоо боломжийг бүрдүүлэх шаардлага байгаа шүү дээ. Тэгэхээр энэ би сая хэлсэн энэ тэтгэврийн зээлийг төлөх энэ зохицуултыг хийхдээ төсвийн харилцаанаас тусад нь харилцаагаар одоо зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл арилжааны банк төрийн өмчит компани хоёрын хооронд бонд одоо гаргах, бондыг худалдан авах замаар энэ өрийг тэглэх учраас бол бэлэн мөнгөний асуудал яригдахгүй. Тийм учраас үнийн өсөлт болоод инфляцийн түвшинд одоо ханшинд одоо бас нөлөөлөх сөргөөр одоо нөлөөлөх асуудал бол байхгүй гэж бол бид бол үзэж байгаа. За мөн энэ төсвийн харилцаанаас тусад нь одоо энэ зохицуулт хийж харилцаа үүсгэж зохицуулж байгаа учраас төсөвт ямар нэгэн одоо хүндрэл учруулах, төсвийн одоо тодтгол хийх тийм одоо хэрэгцээ шаардлага үүсэхгүй гэж бол бодож байна. За энэ хууль гарсантай холбоотойгоор банкны тухай хууль, за нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тусламжийн тухай хуулиуд бол өөрчлөлтүүд оруулна. Өөрөөр хэлбэл цаашдаа бид тэтгэвэр одоо барьцаасан зээлийн үйлчлэгийг зогсоохон зүйтэй гэж бол үзэж байгаа. Ер нь тэтгэвэр гэдэг бол энэ тухайн ахмадын сарын орлого гэж одоо бас үзэж болохгүй. Энэ тухайн ахмадын сарын амжиргааныхаа амин суулгыг одоо залгуулах мөнгөн хөрөнгө энүүгээр нь одоо барьцааж иргэдийн ахмадуудынхаа амжиргааны төвшөнд бас өргөөр нөлөөлүүлдэг. Энэ одоо арилжааны банкныхаа бүтээгдэхүүнийг солихон зүйтэй гэсэн ийм одоо шаардлагыг бол тавьж байгаа. Нэгэнт тэтгэвэр барьцаасан зээлийг нэг удаа төрөөс төлж байгаа учраас дахин тэтгэврийн барьцаасан зээлийн үйлчлэгийг явуулж дахин ахмадуудыг тэтгэврийн зээлийн одоо өрөнд одоо оруулах ийм одоо нөхцөлийг бас хаахан зүйтэй гэж үзэж байгаа. Энэтэй холбоотойгоор банкны тухай хууль, нийгмийн даатгалын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг дагуулдуулан өргөн барьж байгаа. Энэ хуулиуд батлагдах юм бол тэтгэвэр одоо барьцаалахыг одоо хоригдсон, тэтгэвэр одоо барьцаалан зээл одоо олохыг хоригдсон ийм одоо бас хуулийн заалтууд бол бий болно гэж бол үзэж байгаа. За нэгэн тэтгэвэр барьцаасан зээлийг үйлчилгээг зогсоож байгаа бол цаашдаа бас энэ ахмадуудад амжиргааныхаа их усрыг хангахт нь холбоотойгоор санхүүгийн нэмэлт их усрыг бас хэрэгцээ үүсдэг. Ялангуяа сар шинийн одоо баяраар манай ахмадууд тавгийн эдээгээ бэлдэх, хүүхдүүдийн гарын сайлгахаас ахгуулаад бас хөрөнгө санхүүгийн нэлээд нэмэлт хэрэгцээ бол үүсдэг. Тийм учраас энэ 2 сарын 1-ээс эхлээд энэ хууль батлагдвал Монгол банктай манай яам хамтран ажиллах санамж жижиг байгуулахаар бол төлөвлөж байгаа. Энэ санамж жижигт гар үсэг зурснараа тэтгэврийн барьцаасан зээлийн бүтээгдэхүүнийг зогсоож оронд нь богино хугацаатай хүүгүй тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн бий болгох зүйтэй гэдэг дээр бол үндсэндээ санал нэгдэж одоо бас ажиллаж байгаа гэдгийг бол хэлье.
Ингэж одоо чадах юм бол тодорхой хэмжээгээр 3 хүртэлх сарын хүүгүү тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргая. Ингээд одоо ахмадуудынхаа нэмэлт одоо санхүүгийн их усрыг одоо хэрэгцээг нь шийддэг ийм одоо бүтээгдэхүүн гаргах зүйтэй гэсэн ийм чиглэлээр бас ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлье хүсэж байна.